Хүчилттэй бичил төслийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ жилийн хувьд эрүүл мэндэ боловсруулах хүний эрх хөдөө аж ахуйн салбарын 10 төсөл энэхүү хөтөлбөрт шалгарсан байна. Эдгээр байгууллагын төлөөлөл төсөл хэрэгжүүлэх гэрээнд өнөөдөр гарын үсэг зуржээ. Бичил төслийн хөтөлбөр нь Австралийн засгийн газраас санхүүждэг жилбөр сонгон шалгаруулалтын журмаар олгодог уян хатан жижиг хэмжээний буцалтгүй тусламж юм а. Энэ жил 500 гаруй байгууллага төсөл боловсруулан өрсөлдснөөс 10 нь шалгарсан байна. Монгол улсын доктортой хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулахаар ажилладаг Монголын иргэний нийгмийн байгууллагуудыг бид энэ хөтөлбөрөөр дэмжин буцалтгүй тусламж үзүүлдэг. Бодит үрдэнд хүрэх төслүүдийг сонгон санхүүжүүлснээр Монгол улсын хөгжил дэвшил тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд дээрх чиглэлээс гадна ажлын байрыг нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх, малын арьс шир боловсруулах, нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг төсөл шалгарсан байна. Тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчдийн түр хорогдох байрыг тогтжуулах, өрх толгойсон эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгон, цаасан хог хаяглаар түлш бэлтгэх гэх мэт төсөлд санхүүжилт олгохоор болоод байгаамаа. Аврагч хамгааллын үйлчлэгийг чанартай хүртээмжтэй мэрэгжлийн түвшинд үзүүлэх үйлчлэгийг илүү процессолж хувьчилсан байгаа. Тэгэхээр үйлчлэгийн чанар хүртээмжийг бид нар илүү сайжруулах, энэ чанар хүртээмжээс сайжруулад завгар болгоод бусад шинээр хамгаалах байр байгуулагдж байгаа орон нутгууд болон дүүргүүдэд хамгаалах байр байгуулагдж байгаа дүүргүүдэд бид нар завгар болоход сайн туршлага хуваалцахын зорилгоор бас энэ төслийн саналыг илгээс. Манай төслийн нэр маань бол шидэд тоосго гэдэг нэртэй байгаа. За тэгэхээр бид нар ерөнхийдөө цаас болоо картонын хатуу цаасуудыг цуглуулад тэрийг шахмал байдалд оруулаад тэгээ ерөнхийдөө түш бэлдээд за тэгээд нөгөө бид олох юм бол ерөнхийдөө гэр хорооллод болох юм бол нөөцлүүлдэг. Тэрний оронд бид нар болох юм бол яг энэ хаягдал цаасуудыг түлээд тэрүүгээрээ бүтээгсэн түш болох юм байгаа. 1993 оноос хойш хэрэгжиж байгаа энэ хөтөлбөрт нийгэм эдийн засаг, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, гендерийн асуудал зэрэг өргөн хүрээний чиглэлийн 100 гаруй байгууллага хамрагдсан юм. Үндэсний болон орон нутгийн хөгжилд чухал ач холбогдолтой нийт 113 төсөлд санхүүжилт олгожээ. Дараагийн бичил төслийн хөтөлбөр 2018 оны 6 дугаар сараас хэрэгжиж эхлэх юм байна.